Зайван суралцах таны хөтөч. Having been under the influence of Chinese culture, бүхэл амьдралынхаа турш хятадын соёлыг эрхэмлэгч байсан ноён Тон Миншэ түүний гэр бүл нь улс нийгмийн хамгийн гол суурь хэсэг болох гэр бүлийн бат бэх суурь улс орныг сайхан ирээдүй хүлээж байдаг гэсэн улс төрийн философт бат итгэдэг. Үүндээ үндэслэж тэрээр Шинжээ их сургуулийг Шинжээ дотоодын эдийн засгийн коллеж нэртэйгээр бүгд найрамд хятад ард улсад 1958 онд байгуулсан түүхтэй. Онл практикийн хослуулан бүхий л бэрхшээлийг даван туулж болно. Ноён Тон Миншэ энэ сургуулийг 1958 онд үүсгэн байгуулсан бөгөөд 1972 онд ерөнхийлөгчийн албан үүргээс чөлөөлөгдсөн. Их сургуулийг энгийн бөгөөд цэвэр цэмцгэр байх, философоор барьсан бөгөөд тус сургуулийн боловсруулах, зохицуулах, удирдах, энх тайван орших гэсэн үндсэн үүрэгтэй. Заах арга сургуулийн хөтөлбөр амьдралд хэрэгцээтэй хүмүүнлэг, мэрэгжлийн мэдээллийн боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн байдаг бөгөөд оюутнуудаа олон улс, даяарчилсан үзэл бодолтой, өөрийн зорилготой, бусдыг зорьсондоо хүрэхэд дэмжиж тусалдаг иргэн болгон төлөвшүүлдэг. Үүсгэн байгуулагч нь ноён Дон Миншэ улс нийгмийн хамгийн гол суурь хэсэг гэр бүл гэж үздэг бөгөөд шинжлэх ухаан, ёс суртахуун, урлаг, эдийн засгийн мэдлэгтэй аз жаргалтай сайхан гэр бүлийг цогцлоож эх орныхоо хөгжил дэвшилтэнд хувь нэмрээ оруулахыг хүсдэг юм. Орчин үеийн нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлага, сүүлийн үеийн чиг хандлагад нийцсэн уян хатан сургуулийн хөтөлбөртэй байх зарчмыг бүх тэнхэм хүрээлэнгүүд баримталдаг. Заах арга, хөгжил, судалгааг нэгтгэсэн сургуулийн цогц системийн ачаар оюутнуудын тоо чанар нэмэгдэж байна. I'm the president of Shijie University in Taipei. Би Тайпейд Шинжээ их сургуулийн захирлаар ажилладаг юм а. 54 жилийн түүхтэй Шинжээ их сургууль нь Тайваны дизайны хамгийн шилдэг сургуулиудын нэг юм. Тус сургууль нь 5 коллежтой 31 тэнхэм 11 хүрээлэн PhD-ний хөтөлбөр явуулдаг. Үүнд хүний экологийн коллеж, дизайны коллеж, менежментийн, бизнес менежментийн коллеж, соёл урлагын ухааны коллеж багтдаг юм. Дизайны коллеж манай сургуулийн хамгийн шилдэг коллеж бөгөөд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Олон улс болон дотоодын үзэсгэлэн уралдаан тэмцээн, үйлдвэрлэл, бизнесийн хамтарсан төслүүдэд амжилттай оролцдог юм. 2007 онд тус коллеж дэлхийн 16 шилдэг дизайны коллежид оролцсон. Америкийн нэгдсэн улсад бизнесийн 7 хоногт өргөцсөн. 2008 онд үйлдвэрлэлийн дизайны тэнхимдэр бүтээлж, дизайны магистрийн хөтөлбөр нээсэн нь дэлхийн хамгийн шилдэг 30 дизайны хөтөлбөрийн нэгд зүйсээр багтаж байгаа. Шинжээ их сургууль оюутны амьдралыг оюутны клубгүйгээр төсөөлөх аргагүй. Нийтдээ 110 оюутны клубтэй. Үүний 64 Тайпейд 46 Гоушин хотгонд байдаг. Тус их сургуулийн ерөнхийлөгчийн хувьд Монголын хөөхөд залуучуудад Шинжээ их сургуулийг аль биесээр танилцуулж байгаадаа их баяртай байна. Монголын хөөхөд залуучууд болон Монголын ард түмэнд сайн сайхныг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Шинжээ их сургуулийн төгсөгчид улс орны бүтээн байгуулалтанд гар бие оролцдог бөгөөд орон нутгтаа төдийгүй гадаадын улс оронд амжилттайгаар ажилладаг. Хаанч байсан нэр хүндтэй ажиллаж гайхалтай амжилт гаргадаг Шинжээ их сургуулийн төгсөгчдийг олон орны олон талархал үргэлж хүлээдэг юм. Би энэ их сургуулийг 1961 онд төгсөөд сургуульдээ олон жил багшаар ажиллаж байна. Гайхалтай оюутнууд, амар амгалан сургуулийн орчин, шалгуурлаг ажилсаг хамт олонтой хамтран ажилладаг болохоор их сургууль маань нэгэн гэр бүл, нэгэн аз жаргалтай, өнөр өтгөн гэр бүл мэт санагддаг. Хүсэл мөрөөдөл, итгэл найдварын бэлэг тэмдэг болсон Шинжээ их сургууль 21-р зуунд цоошин ирээдүй хүлээж байна. Уламжлалт ба орчин үеийн чиг хандлагыг нэгтгэх, хүмүүнлэг технологиг хослуулах, ерөнхий болон тусгай мэдлэгийг олгох, улс орны эрх ашигыг эрхэмлсэн, даяарчилсан үзэлтэй оюутнуудыг бэлтгэх, програм хангамж, техник хангамжийн томд хөрөмжөөр бүрэн томглох, их сургуулиа нийгэмтэй холбох, Тайпей, Гоушин, оюутны хотгоныг удирдан зохион байгуулах, итгэл үнэмшлийнхээ төлөө тууштай тэмцэж зорилгодоо хүрэх.
ээлдэг зөөлөн, нэгтнэн ба эмх цэгцтэй баярлал. Шинжээ их сургуулийн тэнхэн болон мэргэжлийн сургуулийн үйл ажиллагаа нь дизайн, менежмент гэсэн хоёр үндсэн салбарт хуваагдана. Их сургууль оюутнуудынхаа сурах нөхцөл бололцоог бүрэн хангаж өгөхийн тулд програм хангамж, техник хангамжийн тоног төхөөрөмжийг тасралтгүй сайжруулж, бүгдийн хэмиг чадварлаг боловсон хүчин сургуулийн орчноор хангахад ихээхэн анхаардаг. Тус их сургуулийн Тайпей хотхон 10,000 гаруй оюутантай. Тасралтгүй боловсролын төв. Continuing Education Center, Орон нутгийн эдийн засгийн хөргөлтийн туршилтын төв. Гоушин хотхон 5,000 оюутантай Шужэний боловсролын агуулга, үзэл санаа, Цайван даяар түгэн дэлгэрч байна. Шинжээ их сургуулийн бизнес мэдээллийн коллеж. Олон улсын худалдааны тэнхим, нэгтлэн бодох бүртгэлийн мэдээллийн системийн тэнхим, маркетингийн менежментийн тэнхим, олон улсын бизнесийн тэнхим, санхүүгийн тэнхим, мэдээллийн менежментийн тэнхим, компьютерийн хийсвэрлэл, дизайны тэнхим, мэдээлэл технологи, харилцааны тэнхим, соёл урлагын ухааны коллеж, аялал жуулчлалын менежментийн коллеж, аялал жуулчлалын менежментийн тэнхим, хувцас дизайн, зар сурталчилгааны бараа бүтээгдэхүүний тэнхим, хувцас загвар стил менежментийн тэнхим, англи хэлний тэнхим. Шужаны Гоушин хотхоныг Гоушин мужид байгуулсан нь энэ мужийн хөгжил цэцэглэлтэнд хонь нэмрээ оруулаад зогсохгүй. Засгийн газраас Гоушин мужийг зүүн намхан талан орнуудыг холбосон худалдааны нээлттэй бүс болгоход чухал үүрэг гүйцэтгэж байна. Гоушин хотхон Баруун Хойд Аз болон Зүүн Хойд Азийг холбон оршдог Гоушин мужийн төв хэсэгт байрлах энэ хотхон энгийн мөртлөө гоёмсол дизайнтай бөгөөд шин тэнхим төгсөлтийн дараах сургуулиуд байгуулагдаж өргөжөнд хэлж байна. Богинохон дунд урт хугацааны төлөвлөгөөний дагуу Гоушин хотхон удирдлага зохион байгуулалт, сургуулийн орчин, уламжлалын хувьд Тайпей хотхонтой ижил төвшөнд хүрч очих хэдийн зорилготой ажиллаж байна. Би Тайванд Азийн соёлын суралцахаар ирсэн юм аа. Тайванд ирээд Европ, Америк гэх мэт барууны орнуудаас ирсэн ялгаатай өвөрмөц соёлтой танилцж байна. Би их ирээдүйдээ шинэ хэл сурч байна. Энд ирээд хамгийн таалагдсан зүйл нь Тайваны нөхөрсөг, найрсаг хүмүүс. Үргэлж бие биендээ бусадтай илгэсэг дотно ханддаг. Цаг агаар нь их сайхан бас дулаах. I came also to Taiwan like the same reasons. Би энд мөн л шинэ соёлтой танилцж, шинэ орчинд суралцахаар ирсэн. Надад Тайваны найрсаг хүмүүс хоол хүнснэх таалагдж байна. Шинэ найз нөхөд хятад хэл сурч байгаадаа их баяртай байна. Би энд бусдын нэгэн адил шинэ соёлд нэвтрэх, гадаад хэл сурах, англи хэлээ сайжруулах, сайн сайхан зүйлсийг мэдэх гэж ирсэн. Хичээлүүд англи хэл дээр явагддаг. Англи өргөлтөнд цөөхөн байдаг болохоор багш нартайгаа сайн харилцаж, их зүйл сурч байгаа. Шинжээ их сургууль нь маш сайн сурагчид багштай бөгөөд оюутнуудаа бүх талаар дэмжиж тусалж байдаг. Иймээс энэ эрдэмтэн багш нараас их зүйл сурч мэдэж байна. Би бол хувцас загварын багш, манад олон авьяаслаг оюутнууд байдаг. Манай төгсөгчид ажиллаж байгаа компаниудад их нэр хүндтэй. Ажил олгогчдын хувьд тэднийхээ итгэлийг хүлээж чаддаг. Хүний экологийн коллеж, гэр бүл судлал, хүүхдийн хөгжлийн тэнхим, хоолны шинжилгээ ухаан, хүнс тэжээл, биотехнологи, нийгмийн ажилтны тэнхим, хөгжмийн тэнхим, дизайны коллеж, үйлдвэрлэлийн дизайны тэнхим, хувцас дизайны тэнхим, архитектурын тэнхим, харилцааны дизайны тэнхим. Менежментийн коллеж, бизнесийн удирдлагын тэнхим, санхүү банкны менежмент, санхүү банкны тэнхим, мэдээллийн технологи, менежментийн тэнхим, нэгтлэн бодох бүртгэлийн тэнхим, эрсдлийн менежмент, даатгалын тэнхим, гадаад хэлний тэнхим, олон улсын бизнесийн тэнхим. Техник болон хүмүүнлэгийн боловсролыг нэгтгэх нь шинжээ их сургуулийн ихээхэн онцлог юм.
Техник сургалтын курсыг төгсгөөс гадна бүх тэнхимүүдээс оюутнуудаа хүмүүнлэг, урлаг соёлын курст хамрагдах шаардлагыг тавьдаг. Сургалтын хөтөлбөрийн уян хатан өвөрмөц системээр их сургууль оюутнуудаа өргөн сар хүрээтэй мэдлэг олгож, тусгай зам төлөвийг суулгаж өгдөг. Шинжээг сургуулийн Гаошин хотхон уул усан жигдэрсэн нам хөмгөн орчинд байрладаг бөгөөд Тайпе хотын хүл Үүмэн Шууган ихтэй төвийн дүрхт оршдог юм. Оюутнуудын сайхан байгаль донд суралцаж судалгаа хийх хамгийн таатай орчин бүрдүүлж өгсөн. Заах, сургах, нэхэх, сүлжих, бүжиглэх, дасгал хийх гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагаанд донд багш оюутнуудын хооронд халуун дотн харилцаа үүсдэг. Оюутны холбоо. Оюутны чөлөө цагаа өнгөрөх газар талбай, орчин, залуусын цогцолбоо ирч хүчээр дүүрэн үйл ажиллагаа явагддаг төдийгүй олон хүн амтаа төвлөрсөн хотод байрладаг нь залуусын амьдралд чухал нөлөө үзүүлдэг юм. Оюутны хотхоны өнцөг булан бүрт оюутны амьдрал буцалж байдаг юм. Шинжээ их сургууль нь Тайпе болон Гаошин гэсэн хоёр хотхонтой. Тайпе сургуулийн үндсэн бааз болдог бөгөөд Гаошин шинжих хандлагыг илэрхийлж байдаг онцлогтой. Түүнчлэн манай сургууль дэлхийд алдартай олон их сургуулиудтай хамтан ажиллагатай. Цаашид бид бүхэн багш оюутан соёлцоо эрдэм шинжилгээ судалгааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэн тэлж дэлхийн шилдэг сургуулиудын нэг болох зорилттойгоор ажиллаж байна. Тус сургуулийн юун төрөнд ёс суртахууны өндөр мэдлэг боловсрол олох гэдэг ихэнх шармаадаг төдийгүй тус сургуулийн үндэслэн байгуулагч Тон Мин Шэй түүний үзэл баримтлалтай их холбоотой юм. Их сургуулийг үүсгэн байгуулах үеэс эхлэн шургуу зүтгэл, ээлжлэг захин дуу, нэгт нэмба, эмх цэгцтэй байх зан төлөвийг эзэмшүүлэх онцгой их анхаарал хандуулж ирсэн. Одоо манай оюутнууд эдгээр зарчмуудыг боддоор хэрэгжүүлж, ийм уур амьсгалыг хотхон дээрээ бий болгож байна. Which is the principle on which Mr. Dongming Xie, the founder, has emphasized since he established the university. Орон орны олон мянган залуусынд сурч боловсрол эзэмшиж байна. Тэд өөрийн эх орондоо очиод салбар бүртээ тэргүүлэгч нь болдог юм. Монгол залуус юунаас дутх вүлээ? Тэдэнд маш сайхан боломж гарч ирж байна.